Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Хорвоод мэдлээд 300-аатхан хонож байгаа хонгорхон хөөрхөн хүүхдүүдийн маань оролцдог Манцудай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шин дугаар эхлэж байна. Уралдаж агаад ухаж давхдаг, үеэлж мөлхөө төрүүлж ирдэг, алгаа дашин тантгнан бүжгэлдэг, азийн мөмгөө амандаа хийдэг, хүн бүрийн хайрыг булаасан хөгжилтэй хөөрхөн хүүхдүүдийн маань оролцдог Манцудай тамирчин нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаарт маань 21 хөөрхөн тамирчид маань оролцож хурдгууж авахаал цам байгаа сорих гэж байна. Бяцхан хөөрхөн тамирчид маань яг одоохондоо тэмцээн уралдаанд оролцож ялж ялагдаж байгаагаа хараахан мэдгүй ч гэлээ TVB дэлхийн олимпийн олон аваргууд эндээс л мэндэлж эндээс л төрөн гарч байгаа лээ. Ингээд хөөрхөн дүүнэртэй амжилт хүсээд энэ удаагийн дугаараа эхлэж байна. Миний хүү Фрутон Янад их дуртай. Бяцхан хөдмөн хэрэгтэй аминдмууд агуулгдсан. Их хурсын эрүүл мэндэд тэтгэх олон төрлийн жимснээ нухаш, каш, жүүснүүд. Фрутон Яня шилдэг туслагч. Аль бишний дистрибьютор Bimex компани. Алдрайхан хөөрхөн дүүнрийн маань амьдралынх нь анхны тэмцээн уралдаан автаралын уралдаанаар эхэлдэг. Хамгийн дөрөнд бэлгвэн ануудар хоёр маань бусдаа хошигчлаад гараанаасаа гарлаа. За ингээд хамгийн дөрөнд ган хуйгийн ануудар охин маань ороод ирлээ. Өнөөдөр 11 сартай хөөртөн дуудын нэрийг нь Бондолаа гин. Бондолаа охин маань хавь оройхоо юмыг ухаж зурагт үзэж сэтгүүл ном уншиж уурж идэж за мөн акурамтаа загсаа хараад л хөвдөж байх тун дуртай хоббитай гинэ. Идэх дуртай олон сок, вафл, бантан тэр тусмаа бүхэл махыг хүлхэх маш их дуртай гин хизээ салахгүй дуртай хоол нь ээжийн бомбгор цагаан мөм хизээж уйдахгүй хизээж гарахгүй гэж боддог гин том болоод дуртай мэрэгчлээ сонгоод өвөө эмээдээ аав ээжтэй тустай сайн хүн болж их орондоо ихийг бүтээж хийх итгэл дүүрэн ирмэлзэлтэй урагшилж яваа охин байна. 18 секунд нь 1-р байранд ирлээ. 2-р байранд их нарангийн бэлгүүн хүмүүс шил даран орж иж байна. Өнөөдөр 11 сар 1 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь шонтгор бибэнэ гэж хөөртөн дуудаг гинэ. Шонтгор хүүгийн маань хобби нойлын цасаа хөвн зугаалгаар явна. Ном сонин уншиж дараад нь уурж тасцдаг. Нөөгдө тоглож нүдэн дарчхаад би байхгүй гэд хот инээд суудаг гинэ. Идэх дуртай олон том бууз тогоо дүрэн кимчитэй хуушуур бантан Фрутон Янягийнхаа каш жуус сокон дуртай. Ирээдүйд их орондоо тустай олон хилтэй гадаад хэргийн яамны сайд болно гэн 20 секундэд сайд маань хоёрлоо. 3-р байранд хаш эрдэнэ овогтой анхны охин маань орж ирж байна. 11 сар 10 хоногтойдоо амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож байгаа. Андаг гэж хөөртөн дуудалдаг гэн хөгжим сонсоод хөөрхөн бүжгэлдэг, хөрөлд оруулагчтайгаа хурдлан давхдаг, барьсан бүхнээ базар шиддэг, бусдыг шоглцоход инээд суудаг хоббитэй. Бантан сокон дуртай охин маань алдартай тамирчин алтан медалийн эзэн болно гэн 26 секундэд нь гурвлаа. 4-р байранд ган пүрүү овогтой идэрж авахлан хүн маань явж байна. Энэ л өдөр 11 сар 6 хоногтой инхрийлэн дуудаг нэрийг нь аавын сөөскөр шар, ээжийн эрх шараа гэж хөөрдөн дуудалдаг гэн машинаар ахтайгаа тоглож, манежтайгаа давхан хурд хэтрүүлж, мэ аав гэж өөрийгөө хүнд өгөж, манцуундаа үлгийдүүлж, бүүэлүүлэн унтах дуртай. Бантан төмсний ногшин дуртай. Бондгор хөөрхөн тамирчин маань алтар нэрээ 10 зүгтээ мандуулсан агуу мундаг ерөнхийлөгч болно гэн минут 10 секундэд дөрвөллөө. Эрх шар хүүгийн араас 5-р байранд анарын дүүл хүү маань орж ирж байна. 10 сар 21 хоногтойдоо амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож байгаа. Хөөрхөн дүүг маань дөөд гэж дууддаг гинэ. Дөөд хүүд дугуй бомбог машин гээд дургүй тоглоом ер ховордоо гин. Дуртай хоол нь хөл бантан сог тарг каш гээд бондгор дөөдөд дуртай хоол маш их бий. Ирээдүйд хөх тэнгэртээ дүүлэн ниссэн хөөрхөн охтыг араасаа дагуулсан онгоцны нисгэгч болж олон улсаар аялнаа гин минут 30 секундэд тавлаа. За 6-р байранд од гэрэл овогтой Тимүү хүү маань явж байна. Тимүү маань өнөөдөр 10 сар 13 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь аавын ангаахаа ээжийн бомбгор бор ах ихчийн хайртай амин дүү минь гэж хөөртөн дуудаг гинэ. Бомбгор бор хүү маань реклам үзэж дуудуулж хүн загнаж мөн хүн бүртээ инээж мэдлдэг хоббитэй. Өндөгтөө бантан буузыг амтрхан идэх дуртай хүн маань боксчин бүх болно гэн мөн сайн үлсийн ажил хийгээд ирээдүйд Монгол орныхаа нэрийг дэлхийн давцанд цуурайтуулсан сайн хүн болно гэд 2 минут 15 секундэд зургааллаа. Хамгийн сүүл зүүд найрандаа үнэгчлэн уруулаа царвайлхан унтаж байгаа хөөрхөн баян хотод охины маань чамцалд улмын оюун заяаг нь 11 сар 10 хоногтэй алагнуудан хөөрхөн охиныг маань чамин цагаан гэж хөөртөн дууддаг. Чамин цагаан охин маань юмн дээр авирна, орон дээр, дэрэн дээр, сандал дээр, шүүгэн дээр, ширээн дээр, шкаф руугаа гэдэл авираад л байна удахгүй Эверестийн оргилд гарнаа гин. Идэх дуртай болно бантан йогурт, ирээдүйд алтан гартай юмж болно. Айлын хөрхөн гэргий болно. Зэгийн тойруулсан имээ болно
гин. За ингээд унтаж байгаа хөөрхөн баян хотоодтой хүсэл бүхнээ биелүүлэх болтугай гэж хамгийн сайхан өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Би нар хүүхдийн ихтэлгүүр дээрх дуртай. Аав ээжигээ баярлуулан хурлаж байгаа алдрайхан хөөрхөн дундраас маань Нандин Эрдэнэ Ирмөн эрхэн баяр нар маань бусдыгаа хошуучлаад гараанасаа гарлаа. Хөөрхөн уран тамирчдаас маань Бат хоёрын Нандин Эрдэнэ охин маань төрүүлээд ороод ирлээ. 11 сар 8 хоногтэй хөөрдөн дуудаг нэрийг нь Бөмбөлөө гин. Бөмбөлөө охин маань сонин салбитэг уран үснийхээ болтыг авч шидэн утас булаацалт нь удирдлага аавна гадаа гарч машин харна гэд ганц зүгээр суух дургыг ин шүү. Ээжийнхээсэн бүхий л гарын холон дуртай бантан бананд нуусгүй боб чихэр хичээнийг хярамтай идэх маш их дуртай гинэ. Ирээдүйд алдар нэрээ дуурсгсан загвар өмсөгч топ модель болно гин. 13 секундэд 1-р байранд ирлээ. 2-р байранд Батулгын Ирмөн охин маань шил даран орж иж байна. Өнөөдөр 11 сартай. Хөөрхөн охин маань Монконо, Монки, Донкино гэд лав ээж юм уу мэ. Ах эгч нар нь хөөрддөг гинэ. Хөгжим сонсоод бүжиглэн мөн дуудуулна. Хөөцөлтөд тоглоно хүн илэглэн шоолох хоббитэй. Идэх дуртай хоол нь каш бантан нугаш, ногоото шүл гэдэл хоол бүхэн дуртай хомбгор хөөрхөн охин маань аав ээж өвөө эмээдээ ачлалтай сайн хүн болоод алдар нэрээ дуудуулан ачийг нь хариулж баярлуулах болноо гэн 17 секундэд баярлалаа. 3-р байранд Батүрийн эрхэн баяр хүү маань явж байна. Игдүүтэй хөөрхөн хүү энэ л өдөр 11 сар 2 хоногт инхрийлэн дуудаг нэрийг нь эмээ өвөгийн эрх шар ээж аавын онгороо шараа гэж хөөртөн дуудгаа. Онгороо шар хүү маань эвдэд задлаад эрхэн угсардаг, учрыг нь нолоод хужрыг нь тунгаадаг хоббитэй. Эмээгийнхээ гарын хоолнд их дуртай. Ирээдүйд эмээгийнхээ ачийг хариулнаа. Анис бүхний учрыг нээсэн, онцох бүхний учрыг тайлсан оюунлаг инженер болно гэд 20 секундэд гурлаа. За 4-р байранд ганц чимгийн Тэмүүлэн хүү маань уйлан явнаа. За уйлан яваа ургуур хөөрхөн хүү маань 10 сар 21 хоногтой ээжийн хөөрхөн Монхоодо их жахын бондоолаа дөө. Ганган машин цууд газуур зугаалах дуртай зургатаар гарч байгаа бүх хүүхэлдэйн киног бондоодл суугаал үзцөөдөг хоббитыг нэмээ ээж аниа нарынхаа зориулж хийж өгсөн бүхий л гарын хоолн дуртай хүү маань тал бүрийн мэрэгжилтэй 5 талгүй авьяастай ирээдүйдийн хоорондоо ихийг бүтээсэн энэрэнгүй сэтгэлтэй сайн хүн болно гэн минут 40 секундэд дөрвөлөө. За 5-р байранд мөн л уйлан яваа охин бол Отгонбаатрын өнөр жаргал охин маань байна. Өнөөдөр 11 сар хүрч байгаа. Өөнөө гэж хөөртөн дуудалтгаа өнөө охин маань бүжиглэж бүгдийг айлгаж худлаа уйлдаг хоббитэй бантан будаатай хураг кашн дуртай охин маань ирээдүйд их хэмж болж их орондоо төдийгүй дэлхийд алдраа цойроо тулнаа гэн 2 минутанд 5-р байранд ирлээ. За 6-р байранд инээд алдан ирж яваа. Игдүүтэй хөөрхөн тамирчин маань Жавхлан төгсийн Анар Эрдэнэ гэдгээ. Анар Эрдэнэ хүн маань 10 сар 20 хоногтой. Бандалай цаала анарка гэж хөөртөн дуудалтгаа. Бандалаа дүү маань гадаагаар нь усан дарн хүн загнаж эн тентхий юм ухаж төнхчиж мөн дуулах хоббитэй хөөрхөн тамирчин каш, цувн, бантан, сог бүхэл төрлийн жимсэн дуртай хөөрхөн дүү маань урлагийн хүн болно. Ухаалаг бизнесмен залуу болно шөөхөө гэд инээд алцаар энэ удаа 2 минут 30 секундэд ирлээ. За мөн хамгийн сүүлд инээд алдан ирж яваа. Игдүүтэй сэргэлэн хөөрхөн тамирчин бол Сэргэлэн Баатрын Салан охин маань байна. 11 сар 14 хоногт авхаачтай сэргэлэн дүүг маань Бөмбөлөө ээжийн эрх шар охин гэж хөөртөн дууддаг. Бөмбөлөө дүү маань зурагт үзэн машинаар зугаалan дуудуулна ганцаараа босож зогсдог. Гадаа гарах гэж өөдрөө тэмүүлэн гангарч аваад хөвгүүдтэй танилцдаг хоббитэй. Ээжийнхээ мөн бантан чипс, каш, модтой чихэр сог тараг бүхий л төрлийн хоолыг гуйлгалгүй гололгүй иддэг сайн охин маань Монгол улсынхаа анхны эмэгтэй ерөнхийлөгч болж их орноо хөгжүүлэн цэцэглүүлнэ гэн 3 минутанд 7-р байранд ирж байна. Ээжигээ баярлалан хорлож амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож байгаа алдрайхан хөргөн донороос маань цас гэрлийн чин хүслэн хүмүүс тагаа шүжлээ. 11 сар 2 хоногт авхаалжтай хөргөн дүүг маань аав ээжийн дүрсгүй бондок гэж хөрдөн дуудгаа. Гэрийнхээ юмнуудыг тарааж бус нуулж усаар таглах хоббитэй ээжийн аавын дүрсгүй ханхүү. Дахианы шүл төмсний хуучмал амттай хоол бүхэн ангаа хаашиг ангаагаад л буур идэж судаг гинэ. Аав ээжтэй инрэлтэй их орондоо хэрэгтэй эр зэргийн хүн хурандаа генерал ирээдүйд болно
болно гэд 21 секунд 1-р байранд ирлээ. 2-р байранд Болбаатарын Мөх Соён бүхэн маань явж байна. 10 сар 25 хоногт авийн жаахан шүмбөөхөө ээжийн бяцхан золзогтой өвөгийн жижигхэн бөмбөлөө эмээгийн хөрхөн жаахан дайхуу. Зурагт радиогийн рекламыг алгасахгүй үзэж зугаацсан надаж баярлан хөрж хамраа урчилгэн инээд алдаж хамаг чадлаараа алгаан дэршдэг хоббитэй. Амтлаг сайхан тараг аяг дүүрэн бантан амталч чансан мах арвин төмөстэй шүлэндөө нуусгүй дуртай. Ирээдүйд эзэмших мэрэгчлээ энэ өдөр тодорхойлоогүй байгаа ч гэлээ сонгосон ажлаа чадварлаг хийж сайхан ирээдүг бүтээнэ гэд 25 секундэд хоёрлоо. 3-р байранд Чинбатын Мөнх Далай хүү маань орж иж байна. 10 сар 20 хоногт алагнуудын хөөрхөн хөг маань Гүзээ хаан гэж хөөртөнд дууддаг. Гүзээ хааны маань хобби ахтайгаа хичээл хийлцэж шүүгээгэн ухаж шүдээн угааж бантангийн түүхийн гурил иддэг хоббитэй. Идэгт дуртай хоол нь ээжийнхээ эсэн бүхий л гарын хоол эмээхээ бүрсэн сайхан тарганд дуртай. Ирээдүйд од гаригийг холбон ниссэн сансрын нисгэгч болж нэр алдран дурсгасан далаа даян дархан авраг бүх болно гэн 27 секундэд гурвлаа. За 4-р байранд Сүхбаатарын Эмүүжин охин маань орж иж байна. Игдүүтэй хөөрхөн охин инээл өдөр 11 сартай ээж аавын хайртай бөмбөлөө их жахын хайртай эмка эмээ өвөгийн хайртай Эмүүжин охин. Эмүүжин охин маань реклам үзэж уцаар яж хүн загнаж хүүхэд шоглдог хоббитэй бантанка сог банш бүхий л төрлийн амттай хоол болгон дуртай охин маань ирээдүйд дэлхий танигдсан од авдаачлалтай ээжтэй нэрэлтэй ухаалаг сайхан бүсгүй болно. 50 секундэд дөрвөлөө. 5-р байранд оюун болдын инэрл охин маань орж иж байна. 10 сар 5 хоногт алдрайхан хөөрхөн дүүг маань инэрлүүхээ гэж хөөртөн дуудаг гинэ. Инэрүүхээ дүүгийн маань хобби, нойлын цаас ураж хөвж, ном уншиж дараад нь уурж идэж, ганган машинд суугаад гадуур зугаалах дуртай, гараараа нь даллаж хүн бүрийг баяртай гэж үздэг хоббитэй. Идэх дуртай хоолнд бантанкаш, ирээдүйд алтан гартаа цагаан нөмрөгтэй царайлаг хөөрхөн эмч үсгүй болно гэн минут 40 секундэд 5-р байранд ирлээ. 6-р байранд Үнэр баярын оюун болор дүү маань орж иж байна. Оюун болор маань инээл өдөр 10 сар 25 хоногт инхрийлэн дуудаг нэрийг нь Зулзаг гэдгээ. Зулзаг дүү маань цоглог аятай дуу хөгжим клип сонсоод дагандуулж бүжиглэх дуртай. Хүүхдүүд тоглосон рекламуудыг хөөрж байгаад л үзэж суудаг гинэ. Аав ээж хоёртойгоо гадуур зугаалах ээдээ мөнчиг сайхан даа гин. За махта бүхий л төрлийн хоолн дуртай, гуйлгалгүй гололгүй иддэг сайн охин. Дэлхийд нэр алдран цорайтуулсан дуучин болно харин өвөө нь Монголын хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болж төрөө төвшөлцнэ гэж өрөөдөг гинэ. Минут 50 секундын зургаалаа. Хамгийн сүлд нам унтаж байгаа хөөрхөн бомбогоор баян хотоодыг маань Гомбочрын намуун дээр гинэ. Игдүүтэй хөөрхөн энэ баян хотоод инээл өдөр 10 сар 9 хоногт инхрийлэн дуудаг нэрийг нь Намууна Бондогроо гин. Бондогор охин маань машинаар аав ээжтэйгээ зугаалж масаатл инээгээд цонхоор харан тавхих дуртай гин. Бантан йогурт амтлаг ногооны зутан дуртай хөөрхөн охин маань бусдыг байлдан дагуулсан нэртэй удирдагч болно гин. За ингээд ирээдүйн удирдагч энэ удаагийн дугаарыг маань зүүд найрандаа өнөгчлөн унтаж байгаа зөөргөн хөөрхөн баян хотод хүсэл бүхнээ биелэх болтугай гэсэн сайхан өрөөлийг өргөё. Халуун дулаан зуны энэ сайхан өдрүүдэд хөөрхөн ханхуу гүнжүүдээ хөтлөн яваа. Эрхэмсэг ээжүүдээ аавуудаа та бүхэн эргэлзэж тэнэгэлзэлгүйгээр нар хүүхдийн хөтөлбөрийг зориод ирээрээ. Танхил бяцхан нэраа үрдээ тааламжид өлгийг нь худалдан авахад 5% хөнгөлтийн карт бэлгэлнэ. Тайланд улсаас оруулж исэн 100% цэвэр дааван плажнууд таны охтыг чимэх болно. Өнгөнгийн гоё плажнууд өргөн сонголт ихтэй байна. Өндөр нам өсгийтэй өмсөж явахад тухтай. Сонголт ихтэй сандал дүүфэл углааш ботинко солонгос Porsche Бээжин Тайландаас оруулж иржээ. Эрхэмсэг ханган имижийг бүрдүүлэх эрэлт ихтэй нүдний шил нарны малгаанууд янз янзаараа энэ зуны мод болсон майк, футбол, шорт цамцнууд, элсний тоглоом болсон байсан ундаг дугуй уралдаг ролик, том машинууд гээд тоглоомууд энд бүр янз бүрээрээ байна. Ингээд хаягийг нь танилцуулъя хорооллын Москва рестораны замын эсрэг талд нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг хамт олон байрлаж байна. Хорвогийн хамгийн хөөрхөн хамгийн жаахан тамирчдын маань 2 дахь тэмцээн хөл гарынхаа хурдыг шалгасан мөлхөө уралдаанаар үргэлжилж байна. За хамгийн дөрөнд хаш эрдний анх нэм гам бүрвийн идэрч авлан нар маань бусдыгаа хошуучлаад гараа насаа гарлаа. За ингээд 2 хөөрхөн тамирчдаас маань 2 минутын дөрөнд хаш эрдний анх нэм охин маань ороод ирлээ. Тэмцээний нийт өнгөөр 1-р байранд орж алтан медалаар ингрэмлсэн Авхаачтай Самбата анх нэм дүү маань 38 секундэд 1-р байранд орж иж байгаа. Түүний араа шил даран гам төмрийн гам
Пүрвийн идэрч авлан хүү маань орж иж байгаа. Цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээ эзэгнэн төмөг олноо уран мэхээр оролдуулан барилдаж баярлуулах ирээдүйн авраг бүх энэ удаагийн дугаарыг маань ганган хөөрхөн гард магнад маань 40 секундэд хоёрлоо. За тэдний араас 3 дугаар байранд од гэрлийн Тэмүн дүү маань шил даран орж иж байна. Азийн бөмбөлөг сугалсан азтай одтой хиймар даху авиаслаг шилдэг бүжигчин авхаалжтай сэргэлэн авиаслаг джентльмен өргөмжлөгдсөн Тэмүн дүү маань 50 секундэд 3 дугаар байранд ирж байгаа. 4 дугаар байранд Чанцал дулмын оюун заяа охин маань тентэр тунтар гэд хөөрхөн аргагүй хөгжилтөө наргагүй алхалсаар энэ удаа байраа руугаа төхөж явна. Өхөөрдөм хөөрхөн царайлаг бяцхан мисээр шалгарсан оюун заяа дүү маань минут 45 секундэд 4 дугаар байранд орж ирлээ. За түүний араас мөн шил даран анрын дүл хөө маань орж иж байна. Энэ удаагийн дугаарыг маань бандгар хөөрхөн Бото джентльмен сайхан залуугаар шалгарсан дүл дүү маань минут 47 секундэд 5 дугаар байранд орж ирлээ. За харин 6 дугаар байранд инх нарангийн бэлгүүн дүү маань инээд алтан явж байна. Хамгийн гоё нүдтэй хамгийн хөөрхөн хүү алаг нүдэн үзэсгэлэн бяцхан ханхуугаар шалгарсан бэлгүүн дүү маань 2 минут 25 секундэд 6 дугаар байранд орж ирлээ. Хамгийн сүүлд 7 дугаар байранд илгээрээ мөлхөн яваа игдүүтэй хөөрхөн тамирчин бол анх хоёрын ануудаар охин маань нэ. Шилдгийн шилдэг бүжигчнэр шалгарч авиаслаг хөөрхөн сэргэлэн мисээр татарсан игдүүтэй хөөрхөн охин маань энэ удаа 3 минут 15 секундэд 7 дугаар байранд ирлээ. Миний хүү Фрутон Янад их дуртай. Бяцхан хөдмөн хэрэгтэй аминдмууд агуулгдсан. Их хурсын эрүүл мэндэд тэтгэх олон төрлийн жимсний нухаш, каш, жүүснүүд. Фрутон Яня шилдэг туслагч. Аль бишний дистрибьютор Bimex компани. Хөл хурдтай дөрөө жангатай 2 дугаар үеийн хөөрхөн дундраас маань хамгийн түрүүнд ган тулгын Ирмэн охин маань бусдаа хашуучлаа. Тэмцээн уралдаанд амжилттай оролцож үзэгслэнгоо өхөөрдөм хөөрхөн мисээр шалгарсан Ирмэн дүү маань хамгийн түрүүнд 2 минут 40 секундэд 1-р байранд ирлээ. За түүний араас уйлсаар, орилсоор, элгээрээ мөлхөлсөөр игдүүдээ наргагүй явж байгаа хөөрхөн охин бол Бат хоёрын Нандин Эрдэнэ дүү маань нэ. Царайлаг, Миралаг, Монголжингоо мисээр шалгарсан цаанаал нэг өхөөрдөм Нандин Эрдэнэ дүү маань 2 минут 50 секундэд мөлхөж 2 дугаар байранд орж ирлээ. 3 дугаар байранд Жавхлан төгсгийн Анар Эрдэнэ хүү маань орж иж байна. Дэндүү хөөрхөн дэгчин джентльмен дэлхийд нэр алдран зөрөөд болох сайхан залуугаар шалгарсан Анар Эрдэнэ дүү маань 3 минут 40 секундэд 3 дугаар байранд орж иж байна. За түүний араас 4 дугаар байранд Бат төргийн Эрхэн баяр хүү маань орж иж байна. Энэ удаагийн дугаарыг маань өхөөрдөм хөөрхөн царайлаг джентльмен хүүгээр тадарсан Эрхэн баяр дүү маань игдүүтэй наргагүй явсаар 3 минут 55 секундэд дөрвөллөө. За 5 дугаар байранд Отгон Баатрин өнөр жаргал маань орж иж байна. За саад дүшин алхалсаар дараад нь мөлхөлсөөр их л олон зүйлээр явсаар игдүүтэй хөөрхөн охин маань энэ удаа орж иж байна. Өнөр жаргал дүү маань бандгар хөөрхөн Батомис сайхан бүсгүйгээр шалгарсан байгаа. Батомис маань 4 минут 56 секундэд 5 дугаар байранд орж иж байгаа бол 6 дугаар байранд Сэргэлэн Баатрин Солонго охин маань орж иж байна. Бандгар хөөрхөн охин маань бандган охин түнтэг нэхэн мөлхөлж явна. Шилдэг бүжигчнэр шалгарч царайлаг, Миралаг, авиаслаг мисээр өргөмжлөгдсөн Солонго дүү маань 5 минут 50 секундэд зургаалаа. За ингээд хамгийн сүүлд уйлан суугаа Баян хотод маань ган чимгийн Тэмүүлэн дүү маань нэ. За ингээд уйлан суугаа Баян хотод маань өхөөрдөм хөөрхөн Юндөнгөөгөө сайхан залуу өргөмжлөгдсөн. Игдүүтэй хөөрхөн Юндөнгөөгөө сайхан залуугаар шалгарсан Баян хотод үүдээ дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн өрөөё. Би нар хүүхдээ их дэлгүүр дээрх дуртай. Аав ээжигээ баярлуулан хуралж байгаа авхаачтай самбаатай хөөрхөн дундаас маань ихний 3 тамирчин маань гуруула бустайгаа хошижлаа. Гом бочрын намуун дээр цог гэрлийн чин хүслэн зааман Болдбаатрын мөнх соёмбнаар маань бустайгаа хошижлаад гараанасаа гарлаа. За ингээд эдгээр 3 тамирчтаас маань игдүүтэй хөөрхөн охин гом бочрын намуун дээр маань төрүүлээд ороод ирлээ. Энэ удаагийн дугаарыг маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг мисээр шалгарсан намуун дээр дүү маань хамгийн түрүүнд 48 секундэд 1-р байранд ирж байгаа. Түүний араар шил даран Болдбаатрын мөнх соёмб дүү маань орж ирсэн. Тэмцээн уралдаанд амжилттай оролцож тэмцээний нийт өнгөр 21 тамирчдаас маань 3 дугаар байранд орж хүрэл медалаар ингрэм билсэн. Хөөрхөн сэргэлэн мөнх соёмб маань 49 секундэд хоёрлж байгаа. Түүний араас 1 секундын зайтай цог гэрлийн чин хүслэн хүү маань орж иж байна. Авторалын мөлхөө уралдаанд бусдыгаа хамгийн түрүүнд хошуужлж тэмцээний нийт өнгөөр 21 тамирчдаас маань 2 дугаар байранд орж хүр мөнгөн медалаар ингрэм билсэн чин хүслэн дүү маань 50 секундд мөлхөө уралдаанд гурваллаа. За тэдний
байгаас 4-р байранд Сүхбаатарын Эмүүжин охин маань орж ирлээ. Үзэгсэлэнд хөөрхөн үнсгэлжин охиноор тадарсан үнэхэрийн хөөрхөн царайлаг говьсгүй Эмүүжин маань минут 57 секунд мөлхөж 4-р байранд орж иж байна. За 5-р байранд Үнэр баярын Оюун Болор охин маань орж ирлээ. Гайхалтай хөөрхөн ганган мис гадаа дотоодоор аялаж нэр алдран зөрөөдүүлэх говьсгүйгээр шалгарсан Оюун Болор дүү маань 2 минут 30 секундэд 5-р байранд орж ирлээ. За харин 6-р байранд Чинбатын Мөнх Далай охин маань орж ирж байна. За Азийн мөмлөг сугалсан азтай хямартай хүү хөгжилтэй хөөрхөн алаг нүдэн авхаалжтай азтай тамирчин байсан. За ингээд Азийн мөмлөг сугалж азтай хямартайгаа харуулж авхаалжтай сэргэлэн алаг нүдэн джентльменээр тадарсан Мөнх Далай дүү маань 4 минут 58 секундд 6-р байранд орж ирлээ. За хамгийн сүүлд 7-р байранд Оюун Болдын Инрэл охин маань үлдэж байна. Дэндүү хөрхөн дэгжим эс дэлхийд нэр алдран зөрөөдөлөх говьсгүйгээр шалгарсан Инрэл дүү маань ийшээ тийшээ эргэлзээр игдүүтэй наргагүй өнхөрсөөр энэ удаа Баян хотод болж байна. Бандгар хөрхөн Баян хотодтой дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн ёроо. Амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож алдраа хүндийнхээ анхны гарааг эхлэж байгаа алдраахан хөөрхөн дүндрийн маань 3 дахь тэмцээн Азийн мөмлөг сугалах тэмцээнээр үргэлжилж байна. За ингээд ихний 11 тамирчдаас маань ямар азтай хямартай хүүхэд Азийн мөмлөгийг хамгийн дөрөнд авах нь вэ? За ингээд 32 бөмбөгнөөс 11 тамирчдаас Азийн мөмлөгийг хамгийн дөрөнд од гэрлийн Тимүн хөө маань авчиж байна. Азад нь алгандаа гэсэн авхаалжтай самбатай Тимүн дүүдээ амьдралынхаа дурштандаа одтой хямартай явж Азад нь үргэлж алхандаа гэж явахын үлзийтэй сайхан хөрөөлийг өхөөрдөм хөрхөн Тимүн дүүдээ өөдөөд нь өргөн дэвшүүлье. За ингээд 2 дахь 10 тамирчид маань Азийнхаа бөмбөлгийг сугалахад бэлэн болоод байна. Хүний амьдралд Аз од гэж өдөр болгон тохиогоод байдгээ. Мэдээж энэ өдөр азтай хямартай байгаа хүүхэд Азийн бөмбөлгийг авч манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Bimbex компанийн нэрмжид тусгай шагналын эзэн болно. За ингээд 10 тамирчдаас Азийн бөмбөлгийг хамгийн дөрөнд Чинбатын Мөнх Далай хүн маань авчиж байна. Азад нь алхандаа гэсэн авхааштай самбатай Мөнх Далай дүү маань 10 тамирчдаас 32 бөмбөгнөөс Азийн бөмбөлгийг хамгийн дөрөнд авчиж байна. За ингээд амьдралынхаа дурштандаа азтай хямартай байж Азад нь үргэлж алхандаа гэж явахын үлзэтэй сайхан гэрүүлийг өхөөрдөм хөөрхөн Мөнх Далай дүүдээ өөдөөд нь өргөн дэвшүүлье. Манай нэвтрүүлгийн байнгын ивент тэтгэгч мянган тамирчид маань гарын бэлгийг гардуулж байдаг. Bimbex компани хамт олон маань Оросын холбооны улсын номер 1 хүүхдийн төжил Fruto Nyanya Malaysia нэртэй каш, жуус, сог нухшнуудыг Монголд оруулж ирээд олонний танил таашаагдсан бүтээгдэхүүнээр шалгаруулад байгаа лээ. Хүүхдтэй хайртай хүн болгоны авж өгдөг бүтээгдэхүүнүүд бол Fruto Nyanya Malaysia нэртэй каш, жуус, сог нухшнууд болоод байгаа. Хүндэт эцэгчүүдээ телевиз үзэгчдээ та бүхэн мянга сонсохоор нэг үзээ гэж Fruto Nyanya Malaysia нэртэй каш, жуус, сог нухшнуудаа аваад хэрэглээд амтлаад үзээрэй. Цаанал нэг танил татсан сайхан амтыг мэдрэхээс гадна танд болон таны хүүхдэд хэрэгтэй олон төрлийн витамин, амин-дим агуулсан цэвэр байгалийн сахарын голцгүй оригинал бүтээгдэхүүн байгаа. Арааны шүлэс асгаруулам амттай сайхан бүтээгдэхүүнээ аваад хэрэглээд үзээрэй. Миний хүү Fruto Nyanyад их дуртай. Бяцхан хөдмөн хэрэгтэй амин-димүүд агуулгдсан. Их хурсын эрүүл мэндэд тэтгэх олон төрлийн жимсний нухаш, каш, жүүснүүд. Fruto Nyanya шилдэг туслагч. Аль бишний дистрибьютор Bimbex компани. Халуун дулаан зуны энэ сайхан өдрүүдэд хөөрхөн ханхуу гүнжүүдээ хүтлэн яваа. Эрхэмсэг ээжүүдээ аавуудаа та бүхэн эргэлзэл тэнэгэлзэлгүйгээр нар хүүхдийн хөтөлбөрийг зориод ирээрэй. Танхил бяцхан яраа үрдээ тааламжид үлгийг нь худалдан авахад 5% хөнгөлтийн карт бэлгэлнэ. Тайланд улсаас оруулж исэн 100% цэвэр дааван плажнууд таны охтыг чимэх болно. Өнгийн гоё плажнууд өргөн сонголт ихтэй байна. Өндөр нам өсгийтэй өмсөж явахад тухтай. Сонголт ихтэй сандал дүүфэл
Углаш Ботинко, Солонгос, Польш, Бээжин, Тайландаас оруулж иржээ. Эрхэмсэг ханган имижийг бүрдүүлэх эрэлтэгтэй нүцний шил нарны малгаанууд янз янзаараа энэ зуны мод болсон майк, футбол, шорт цамцнууд, элсний тоглоом усан бассейн ундаг дугуй уралдаг ролик, том машинууд гээд тоглоомод энд бүр янз бүрээрээ байна. Ингээд хаягийн танилцуулгын хорооллын Москва рестораны замын эсрэг талд нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг хамт олон байрлаж байна. Уралдаж мүлхэж азаа удсан алдрайхан хөөхөн дүнрийн маань дөрөвдөг тэмцээн бүжгийн тэмцээнээр үргэлжилж байгаа. Энэ удаагийн дугаард оролцсон игдүүтэй хөөхөн дүнэр маань их гоё бүжгэлдэг сэргэлэн цаваа хөөхтүүд байлаа. Ингээд шилдэг бүжигчнэр шалгарсан хөөхтүүдэд танилцуулъя. Од гэрлийн Тэмүн, Сэргэлэн Баатрын Солон хоёр маань шилдэг бүжигчнэр шалгарсан бол шилдгийн шилдэг бүжигчин өргөмжлөлийг Ган хоёрын ануудаар охин маань авсан байгаа. За ингээд шилдэг бүжигчнэр шалгарсан хөөхөн дүнэртээ баяр хүргье. Хүндэт цэцэгчүүдээ телевиз үзэгчдээ та бүхэн хүүгийнхаа охиныхоо хөгжилтэй хөөртэй дурсгалтай энэхүү сайхан мөчийг манай манцуутай тамирчин нэвтрүүлэгтээ маань заавал мөнгөлүүлдээгээрээ. Манай нэвтрүүлгийн манцуутай хөөрхөн дүүнрийг маань манай нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг хамт олон өдөр бүр өргөөндөө бүртгэж байгаа. За ингээд нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг хамт олон маань 0-аас 15 насны бүхий л хүүхдүүдийн IQ хөгжүүлэх, эвлүүлдэг тоглоом, нисдэг онгоц, уйлдаг хүүхэлдээ, ундаг машин, уралдах олон төрлийн дугуйнууд мөн гой роликнууд шинээр ирсэн байгаа. За мөн халуун дулаан энэ зуны сайхан удиралд сэрүүцэх усан байссан элсний тоглоомуудаа шинээр оруулж ирсэн байлаа. Мөн хөөхөн охид хөвгүүдийн маань имиж дүр төрхийг бүрдүүлэх олон төрлийн маш гоё нарны малгаанууд, нүдний шилнүүд, майк, подволкнууд мөн шинээр ирсэн байна. За мөн 100% цэвэр дааван палажнууд өнгөөрөө өргөн сонголттой, чанартай, чансаатай гоё төрлөөрөө ирсэн байна. За мөн өндөр нам өсгийтэй өргөн олон сонголттой сандал, дүүфэл, ботинг, углаашнууд төрөл бүрээр ирсэн байна. За ер нь л бол хүүхдэд хэрэгтэй бүхий л зүйлийн зуны хувцас тоглоом хэрэгслүүд нар хүүхдийн хөтөлбөрийн 1 2 3 4 давхрууд нь өрөөстэй байна. Хүүхдтэй хайртай хүн болгоны хурж ирж үйлчлүүлдэг дэлгүүр бол нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг хамт олон байгаа. За ингээд дөнгөж төрсөн яраа хүүхдийнхээ хувцас хэрэглүүдийг хаанаас авах вэ, яах вэ гэж санаа зовох хэрэггүй. Эрхэм ээжүүдээ, аавуудаа та бүхэн эргэлзэж тэнэгэлзэлгүйгээр нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг хамт олныг шууд л зориод ирээрээ. Таны яраа хүүхдийн 5 тухыг хангасан тааламжит сайхан үлгийгөө худалдан авахд 5% хөнгөлтийн картыг бэлэг болгон өгж байгаа. За ингээд та бүхэн хүүхдтэй хэрэгцээтэй бүхий л зүйлийг нар хүүхдийн хөтөлбөрөөс нэг дороос ирж аваарэ. За нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг хамт олон чанарын өндөр түвшин үнийн боломжийн саналыг санал болгож байгаа. Гонконг, Бээжин, Польш, Солонгос жугаас чанартай, чансаатай бүхий л төрлийн хувцас хэрэглэх тоглоомнуудаа оруулж ирж хөөхөн ханхуу гүнжүүдтэй хувцалж бас тоглуулж байгаа. Нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг хамт олондоо баярлсан талархснаа илэрхийлж байна. За ингээд хаягийн танилцуулгын хорооллын Москва рестораны замын эсрэг талд нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг хамт олон байрлаж байгаа. Өдөр бүр 11 цаг 30 минутаас оройн 20 цаг 30 минут хүртэл таалга нь үргэлж нээлттэй байгаа шүү. 1-р байранд Хаш Эрдэнэ анхны охин маань орж байна. Алтан медалаар ингрэм билаж байгаа. Авхаарчтай, самбаатай, сэргэлэн хөөхөндүүдээ алтан медалийн бэлэгтэй нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Bimex компани агчнаар нь гадуулж байна. Баяр хүргэе. Хурд хүч авхаалцсан байгаараа 2-р байранд орж мөнгөн медалаар ингрэмлэж байгаа. Цаг гэрлийн чин хүслэндүүдээ мөнгөн медалийн бэлэгтэй нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Bimex компани агчнаар нь гадуулж байна. Мөнгөн медалаар ингрэмлэж байгаа сэргэлэн цаваа хөөхөндүүдээ баяр хүргэе. Хүрэл медалаар ингрэмлэж байгаа хөөхөн сэргэлэн алаг нүдэн хөө Балдбаатрын мөнх соён бдүү маань хүрэл медалийн эзнэр шалгарлаа. Баяр хүргэе Фруто Няня бүтээгдэхүүн. Хамгийн гоё нүдтэй хамгийн царайлаг хүү алаг нүдэн үзэгслэн бяцхан ханхуугаар өргөмжлөдөж байгаа. Инх нарангийн бэлгүүндүүдээ бэлгийг гардуулъя. Баяр хүргэе Фруто Няня бүтээгдэхүүн. Цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээ эзэгнэн төмөн олноо урам ихээр оролдуулан барьдаж баярлуулах ирээдүйн аврах бүхий удаагийн дугаарын маань ганган хөөрхөн гард магнаху ган бүрвийн эдэр жавхландүүдээ бэлгийг гардуулъя. Нэрээ мандуулсан аврах бүх болохгүй. Баяр хүргэе. Энэ удаагийн дугаарын маань өхөөрдөм хөөрхөн юндөнгөөгөө сайхан залуугаар ган чимгийн Тэмүүлэн хөөмөө шалгарлаа. Юндөнгөөгөө сайхан залуудаа баяр хүргэе. Азийн мөмлөг сугалсан азтай одтой хиймэртэй хөө ирээдүйн аврах бүх авхаалчтай сэргэлэн алаг нүдэн джентльмен Чимбатын мөнх далай дүүдээ бэлгийг гардуулъя. Сайн бүх болох болтугай. Баяр хүргэе. Азтай одтой хиймэртэй дүүдээ.
Тэмцээн уралдаанд амжилттай оролцож үзэгслэнгоо өхөөрдөм хөөхөн мисээр шалгарч байгаа Бат тулгын Ирмүүндүүдээ бэлгийн гардуулъя. Үзэгслэнгоо өхөөрдөм хөөхөн мис охиндоо баяр хүргэе. Энэ удаагийн дугаарын маань игдүүтэй хөөхөн эрхэмсэг мис охин ирээдүйн улсын хурлын гишүүн гом бочрын намуун дээр дүүдээ бэлгийн гардуулъя. Баяр хүргэе. Фруто Няня бүтээгдэхүүн. Дорногов аймгийн Замын үүд хатоос нэвтрүүлгийн маань зоржиж оролцсон хөөхөн тамирчин дэндүү хөөхөн дэгжин мис дэлхийд нэр алраан зөрөө тулах гоо бүсгүй оюун болдын инрэлтүүдээ бэлгийн гардуулъя. Баяр хүргэе. Фруто Няня бүтээгдэхүүн. Дэндүү хөөхөн дэгжин джентльмен хүү дэлхийд нэр алраан зөрөө тулах сайхан залуу жавхлан төгсгийн анар эрдэнэдүүдээ бэлгийн гардуулъя. Баяр хүргэе. Бандгар хөөхөн Батамис гоо бүсгүйгээр Атхан Баатрын өнөр жаргал охин маань өргөмжлөгдөж байна. Батамис гоо бүсгүйдээ баяр хүргэе. Хамгийн гоё бүжиглсэн хамгийн сэргэлэн охин шилдгийн шилдэг бүжигчин авьяаслаг хөрхөн сэргэлэн мисээр өрөмжлөгдсөн ган хуйгийн ануу дээр дүүдээ бэлгийн гардуулъя. Шилдгийн шилдэг бүжигчин сайхан бүсгүйдээ баяр хүргэе. Энэ удаагийн дугаарын маань өхөөрдөм хөөхөн царайлаг бяцхан мис охиноор Чанцал тулмын оюун заяа охин маань өргөмжлөгдлөө. Баяр хүргэе. Фруто Няня бүтээгдэхүүн. Гайхалтай хөрхөн ганган мис гадаа дотоодоор аялаж нэр алраан зөрөө тулах сайхан бүсгүй өнөр хоёрын оюун балар дүүдээ бэлгийн гардуулъя. Баяр хүргэе. Цаанал нэг өхөөрдөм царайлаг мяраалаг монголжингоо мис хөөхөн охиноор Бат хоёрын Нандин эрдэнэ охин маань шалгарлаа. Баяр хүргэе. Фруто Няня бүтээгдэхүүн. Бандгар хөөхөн Бата джентльмен сайхан залуугаар анарын дөл хүү маань шалгарлаа. Бата джентльмен хөөхөн хүүдээ баяр хүргэе. Бяцхан хөөхөн огтоос маань үзэгслэнд хөөхөн үнсгэлжин охиноор Зүхбаатрын Имүүжин охин маань шалгарлаа. Үзэгслэнд хөөхөн үнсгэлжин охиндоо баяр хүргэе. Фруто Няня бүтээгдэхүүн. Азийн бөмбөлөг суулсан азтай одтой хямартай хүү авьяаслаг шилдэг бүжигчин авхаалчтай сэргэлэн авьяаслаг джентльменээр тодорсон од гэрлийн Тимүүндүүдээ Азийн бөмбөлөгний тусгай шагналыг Бимекс компани агшнаар нь гадуулж байна. Баяр хүргэе. Фруто Няня бүтээгдэхүүн. Тэмцээн уралдаанд амжилттай оролцож өхөөрдөм хөөхөн царайлаг джентльмен хүүгээр тодорсон Бат төрийн эрхэм баяр дүүдээ бэлгийн гардуулъя. Царайлаг хөөхөн джентльмен залуудаа баяр хүргэе. Шилдэг бүжигчнэр шалгарсан сэргэлэн цаваа хөөхөн тамирчин царайлаг мяраалаг авьяаслаг мис охин сэргэлэн Баатрын солонгодүүдээ бэлгийн гардуулъя. Баяр хүргэе. Фруто Няня бүтээгдэхүүн. Эрхэм үзэгчдээ манцуудаа тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шин дугаар өгөр өндөрлөж байна. Ингээд нэвтрүүлэгт оролцсон игдүүтэй хөөрхөн дүүнэртэй энэ харвагийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсээр байж байна. 10 хавар харуулсан сүмшиг өнгөрөхөд алтрай жаахан дүүнэр маань сөрөгчд болсон байна. 20 зуны годоход хонгор жаахан дүүнэр маань оюутан болцгоосон байна. Нэг л мэдхэд 30 намартай залгаж нэр алдран цорой тулсан залуус болцгоон эсгэрэн шогвточин өвлийг өнгөрөхөд их орондоо ихийг бүтээсэн эрдэм намтай залуус байцгаана. Тэр загт дүүнэрийн тандар нэвтрүүлгээ үзээд дэсгэлгүй инээд алдаж хонгорхон бяцхан насаан дурсаж хөхрөн инээж баясгаах болно. Үлгээд багтдаг жаахан дүүнэр маань там басан ч өн хажид манцаатай бяцхан тамирчид маань үргэлж эсээр байх болно. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчдээ баяртай.